Тэгэхдээ түүхээ авч үлдээд цаашаа үргэлжлээд явах ёстой гэдэг утгаараа 100 жилийн ойг тэмдэглэхийг нь бол би 100% дэмжиж яамаа. Бүр тэмдэглэх бай тухай дээрээс нь юу вэ гэх юм бол тодорхой жишээлбэл хот байгуулсан хүмүүс ч дархныг, эрдэнтийг гээд тэр утгаараа аль нэг аймгийг жишээлбэл эрдэнтэд ямар ч өнөөдөр нэг үйлхэд алдрын боломж байхгүй, үйлдвэрэнд тэнд ажиллаж байгаа бүх хүмүүс нь бол 76 оны тогтоолоор одоо 40 жил нь болох гэж байгаа. Ямар ч одоо тэр үйлдвэрийнх нь одоо юу гэдгийг ажилчдын зөвөр мөнгөчүүлсэн ажил байдаг. Тэгэхээр би бол тодорхой ажлын гэдэг юм уу мөнгөчүүлэх тал дээр нь анхаарах хэрэгтэй гэж бодоод байна. За тэгэхгүй болохоор хилмигдүүлсэн гэж явах юм бол хин хилмигдүүлсэн юм бэ гэдэг асуудал гараад байна л да. Жишээлбэл одоо би юу гэж хэлэх гээд байгаад манай Монгол ардын хувьсгалд нам тэр одоогийн ардын нам болцсон хүмүүс маань одоо залуу үед маань намынхаа даргыг байсан хүнийг одоо Сүхбаатарын талбай дээр зургийн шатаагаад орилж хашгираад явуулж исэн. Тэр үеийн одоо комсомолчд л байгаа шүү дээ. Одоо миний мэдээр бол Намбарын их баяр гэдэг хүнийг бас л 100 жил нь болохоор их хөрийг тэгэлсэн одоо мянганы замыг эхлүүлсэн гэд алтан үлгэд оршуулсныхан дараа нийлээл юм болох байх л та. Амьд дээр нь яг хуу тэгэл ад үзсэл явдаг юм чинь тэгэл. Тэгэхээр энэ залуу үед маань одоо чинь энэ дээр ч гэсэн байж л байна. Пунсалмаагийн очроо тэгэл хүний нэр байж л байна. Бүх юмыг ингээд хаси боли гэд шалгаж исэн прокурор маань хүртэл цагаатгалын комиссийн даргуулсан сууж гин гэдэг ч юм уу гэд. Тэр түүх гэдэг чинь их тийм юу л да. Үнэн худал нь цаг хугацаанд тогтоодог учраас уул нь ухаантай бол бушуухан урдчлаад алдаа гадсаад яваад ах хэвээр юм шиг ба. Тухайн үед нь тэр эмч байсан мороос билүү нөхөр хурж ирээд онгоцоор нисгэж болохгүй наад хүний чинь гэхэр богоноор авъя гэж хэн ч хэлж чадахгүй байсан. Тэгэл Оросд нөгөө хүн үлдээсэн байгаа. Уул нэг 7-8 хоногийн дотор хүрээлэрүүл болно шүү дээ. Брежневийн оронд тэр майдргаа нэг харин нэг өмөрсөн шинжтэй үг хэлээд явж исэн гэд түүхийг харахад бол тийм л байдаг юм байлээ. Тэгэхэд одоо бид нэр өнөөдөр юу вэ гэвэл 100 жилийн ойг тэмдэглэе. 100 жилийн ойн хүрээнд ийм арга хэмжээ хийя. Нэгдүгээр нь дөрөв хэлдгээр үйлдвэрийн яаж хийдэг юм уу? Ингэхгүй бол яг тухайн үед яг хэн хилмигдүүлсэн, яаж хилмигдүүлсэн, юунаас болсон гэж явах юм бол их хэцүү болно л да. Хоёрдугаарт нь улсын ерөнхий прокурор инх хамглан гэдэг нөхөр байгаа шийдвэр ягаад одоо хүртэл гарахгүй байгаа нь ойлгомжтой байна л. Прокурорын тогтоолоор улсын одоо төв банкнд эд хөрөнгө нь байгаа. Тэгэхээр хуулиараа ярих юм бол улсын ерөнхий прокурор шийдвэр гаргаад шийдэх ёстой. Дорилгож өгөөд одоо тухайн үед ерөнхий прокурор байсан би 1000 дахин хэлсэн дээ. Улсын хүн дургу байдаг юм уу яадаг юм? Ямар ч байсан шийдвэр гаргахгүйсэн. Дараагийн үн алдаг цэцгэл хэрэгтэй байгаа юм л. Тэгэл прокурор шийдвэр гаргачвал төв банкнаас тэрийг гаргаад одоо юу гэдгийг түүхийн музей байдаг юм уу юм хүмд өгөөл явуучих юм дээр заавал улсын их хурлын тогтоол гаргаад ингээд юмыг одоо авъя шагналын одоо хүмүүс гэр бүлд нь хадгалуулъя гэж ярьж болохгүй л дээ. Маршлын одоо тэмдэг гэдэг юм уу янз бүрийн одоо тийм түүхэн үн цэнтэй юмнууд байгаа байхгүй юу? Түүхэн үн цэнтэй юм гэдэг нь хамгийн чухал болохоос эд хөрөнгөний үнэлгээтэй юм гэдгээрээ бид нар ач холбогдол өгöd байгаа юм шиг. Тэгэхээр тэр үн цэнтэй зүйлийн тогтоол одоо бид нар бүгд л ихэнх шахуу хилмигдүүлж байсан хүмүүс нь амьд сэрүүн байж шít. Алдаагаа засаал яваал тэр үтгэл одоо одоогийнхоо хуулиар прокурорыг шидэж болохгүй юу гэдэг дээр нэг хариулт өгөөд